Сайн байна уу? Санан байна. За өнөөдөр юм нэг сонир сэдвийн талаар ярина. Гэтэ сон ба ихэр сахиусын үзэгчд сонсогчдод их сонирхолтой санагдах болов уу гэж бодож байна. Юун төрөд жоохон хүнд сэдвээр ярина. Trigger warning амиа оролтын талаар ярина. Баг зэрэг. Них амар тэгж нэвшил ярихгүй гэхдээ баг зэрэг дуурдах болно. За голцоо эрэгтэй хүмүүсийн амиа оролтын талаар ярина. За эрэгтэй хүмүүсийн амиа оролтын талаар би подкаст сонсоод сууж байсан. Тэгээд тэр подкастыг сонсоод сууж байхдаа бичлэгээрээ энэ мэдээллийг өөрийнхөө мэддэг зүйлээсээ хуваалцах сэтэл надад төрсөн. Тэгээд тэр сэтлийг дагаад бичлэгээ хийж байна. Жохон замбраагүй байж болцоошгүй, сонсоод хэцүү байж болцоошгүй уучлаарай. Ямар ч хэлээс хийгээд орхичидөө. Тэгээд сонсоод сонсоморгүй байвал орхиж болно. За ерөөхдөө бодлоо эрэгтэй энерги нь самарны гадна хальс гэж явдаг. Эмэгтэй энерги нь самарны дотоод жимсэн гэж явдаг. Ийм байдлаар эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэгнтэйгээ энергийн солилцоотой байдаг. Ялангуяа эрэгтэй эмэгтэй ихэр төлөвд яг ингээд нэг нийтдээ нэг самар гэсэн үг. Тэгээд эрэгтэй нь гадна хальсна. Эмэгтэй нь дотоод энэ одоо зөвлөхийд нь гэж явдаг байгаа. За тэгээд энэ нь энэ тухайн эрэгтэй хүн эмэгтэй хүн нийгэмд гараад хэн захирал хийх үү, хэн нь менежер хийх үү, хэн гэрээ цэвэрлэх үүтэй ямар ч хамаарал байхгүй. Энэ гадна хэлсний энерги бөгөөд дотоод зөөлгийдийн энерги гэдэг нь энергийн урсгал нь яаж ажилтгтай холбогдохоос биш, амьдралд юу хийж явдаа, яаж бие яаж явдагтай бол огт холбогдохгүй. Тэгэхээр энэ та дотоодын зөөлхийд учраас зөөлөн аштайх хэрэгтэй, эрэгтэй хүн хатуу байлсан учраас хатуу байх ёстой гэсэн үг. Ерөөсөө биш шүү. Тэгэж бити болзааруулж бодоорой. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хоёрын энергийн солилцоо нь ерөөхдөө бол эрэгтэй нь хальсан, эмэгтэй нь зөөлхийд нь болоод явдаг. За тэгээ яг байглаараа эрүүл харилцааны үеэр хальсан юу н харилцаанд дохиох ёстой гэдэг ч юм уу те. Хэрвээ та энэ самрыг бүгдээрээ Боб гэж нэрлэжээ. Боб гэдэг нэртэй самар. Монголоор бичээ. Боб. Самар Боб. Самарных нь нэр нь. За тэгээ хэрвээ та Бобтой ярилцмаар байх юм бол дотн хальстай нь биш, гадна хальстай нь эхлээд ярилцсна гэсэн үг. За тэгээд энэ Боб бас гадуур амьдраад явахдаа энэ гадна хальсаараа өнхрөөд явна л гэсэн үг гэх юм уу? Гэт төсөөлчих тий. За тэгээ та хэрэг Бобтой харилцахтаа дотн зөөлхийдтэй харилцах юм бол ер нь жоохон зохисгүй байдаг. Тэгээд Бобын зөөлхийдтэй идрүүн нэвтэрж байгаа хүмүүсүүд нь гэдэг ч юм уу тий бусад зүйлсүүд нь Бобтой гүн харилцаатай, дотн харилцаатай, Бобыг сайн мэддэг хүмүүсүүд нь зүйлсүүд нь Бобын дотоод зөөлхийдтэй харьцдаг гэсэн үг. За гих мэдчлээ ингэж явдаг байхan. За тэгээ дээрэс нь Боб нь өөрийнхөө дотоод зөөлхийдтэй шин хичээлүүдийг авчирч өгдөг. Тэгээ гаднаас энэ одоо нарны гэрэл байна тий. Нарны гэрлийг дотоод хальсан биш гадна хальсан зөөгөөд өөрийнхөө дотоод хальс руугаа ингээ шингээж өгдөг. Гой зүйлсүүдийг ингээ оруулдаг. Дотоод юу руугаа зөөлхийд рүүгээ тэгэнгүүт зөөлхийд нь гаднаас орж ирсэн сайхан үр шимийг авангуудаа үржүүлээд нарны энерги шингээд авчиж штэ тэгээ Бобыг авчирсан. Энийг шингээнгүүтээ буцаагаад Бобдоо өгдөг. Буцаагаад үржүүлээд өгдөг. За тэгэхээр нэг энергийн цэнэгтээ нарны энергийг Боб өөрийнхөө Бобыг хальсна. Зөөлхийдтэй өгөнгүүт зөөлхийд нэргүүлээд 3 энергийг буцаагаад өгдөг. Эрэхтэйдээ өгнө гэсэн. Гэх мэтчлээ ингээд иймэрхүү байдлаар харилцан ажиллаад явдаг ахны. Тэгэхээр зөөлхийд нь юмыг үржүүлэх чадвартай, юмыг хальж урсгах чадвартай учраас энергийг халиулдаг, урсгадаг. За тэгээд амьдралд тохиож байгаа бүх зүйлийг хүлээж авдаг, өөртөө шингээж авдаг нь зөөлхийд нь байдаг. Учираас Бобын хувьд энэ зөөлхийд нь айгуу чухал гэсэн үг. За тэгээ зөөлхийд нь хальсгүйгээр авах юм бол ер нь өөрийнх нь үржүүлэх чадвар нь багасчдаг. За тэгээд айгуу аимхай амьдрнаа гэсэн үг. Ерхэд бол за энэ хоёрыг салгачих тий одоо.
ойлгогдож байгаа болоо тэгээд хүмүүс буруугаар ойлгоод тэгвэл эмхтэй эрэгтэй ингэх ёстой тийх ёстой гэдэг амар буруугаар ойлгож болцсошгүй жоохон хитрхи төвшөөгсөн сэдв байж болцсошгүй зарим хүмүүсийн хувьд. Гэтэ мэдхгүй би бичлэг хийх сэдэл одоо бол төрсөн тийм учраас хийдөө бичлэг хийж өгöd үү. Окей. За. За энэ хоёрыг салгачих тий. Тэгээд салгачингууд энэ хоёр ч уг нь бол салах боломжгүй. Гэхдээ энэ хоёрыг салсан одоогийн нийгэм ер нь л айгүй эго суурьтай нийгэм байгаа. Эго. Эго гэдэг нь юу юм бэ? Эго гэдэг нь өөрөө салалтын ойлголт. Эго гэдэг нь салалтын ойлголт. Юунаас салалтын ойлголт юм бэ? Гингүүд бүх юмнаас салалтын ойлголт. Та болон таны хөрш хоёр тусдаа гэдэг ойлголт нь салалтын ойлголт буюу эго. Та болон таны эхэр дөрөл хоёр тусдаа гэдэг нь эго буюу салалтын ойлголт. За та өөрөө дотоод зүйлийг найлаа гэж бодлоо. Тэгэхээр та энээсээ энэ гадна хэлснаасаа салангад гэж бодох нь салалтын ойлголт буюу эгоны ойлголт. За одоо жишээ нь та одоо өөрийгөө Боб гэдэг одоо бүтэн энэ самар шиг гэж төсөөлөх юм бол таны эрэгтэй чанар нь таны арьс, таны эмэгтэй чанар нь дотоод цус гэдэг ч юм уу те. Тэгэхээр арьс бөгөөд цус гэдэг энэ хоёр зүйл тусдаа байна гэж та бодоод амьдрах юм бол та эго буюу юм галзуурлын байдалтай, эгоны байдалтай, солиорлын байдалтай, хорлогдсон байдалтай буюу эгоны үзэл бодлоор амьдарч байгаа гэсэн үг. Энэ эго гэдэг нь ерөөсөө бүхэл худал хуурмгийг бэлэгдэнэ. Цус бөгөөд арьс хоёр тусдаа авах боломжгүй. Хэрвээ цус арьс хоёр тусдаа байвал цус нь ч цус биш болно, арьс нь ч арьс биш болно тий. Тэгэхээр та уршил байгаа бол цустай арьстай гэсэн үг. Гих мэтчлэн гэж бодож болно. Энийг та тэгээд бүх зүйл дээр ашиглаж болно. Одоо шинэ хайр бөгөөд амар амгалан хүн өөрийгөө та амар амгалангаасаа тусдаа гэж бодож ивэл эго байна гэсэн үг. За аз жаргалаасаа тусдаа гэж бодож ивэл танд эго байна гэсэн үг. Эд баялгаас тусдаа гэж бодож ивэл танд эго байна гэсэн үг. Өөрийнхөө ихэр төлөөсөө тусдаа байна гэж бодож ивэл эго байна гэсэн үг. За тэгэхээр энэ эго гэдэг нь ерөөсөө ийм дэлхийд байгаа хүн болгонд байх нэ тий. Тэгэд энэ эгог бүрэн арилгах нь юм гэгэрнэ гэж ярьж байгаа. За гэгэрл гэдэг нь өөрөө энгийн гэгэрл гэдэг нь юмны үннийг үнэн чигээр нь хардаг болохыг гэгэрнэ гэж яриад байгаа. За тэгэхээр эгоны нөлөөтэйгээр зүйлийг хатуу үед хоёр нэгнийгаа тусдаа гэж боддог болчдөг бахны. За энэ хоёр ч уг нь бол тусдаа байх боломжгүй биетүүд самрыг одоо авчиад хальсын аваад хайчдаг, зөөлөдийг аваад идчихдэг. Инх юм бол самар биш байхаа болчин тий. Гэтэл та оршиж जैन тийм үү? Та оршиж байгаа цагт та бүрэн бүтэн байна л гэсэн үг. За гэтээ ямар ч хэлсэн та одоогийн би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоогийн нийгэмд эмэгтэй хүмүүс өөрийгөө хамгаалалтгүй гэж бодох гээд байна тийм үү, юм шалдан зөөлөн идэх гэж бодох гээд байна өөрийгөө ингээд чүмэгний зөөлөн идэх шиг тий. За эрэгтэй нь болохоор чүмэгний гадна яс гэж бодох юм бол харин эрэгтэй хүмүүс болохоор өөрийгөө хинт ч хэрэггүй хаягдл гэж бодож амьдардаг. Ийм маш түгээмэл асуудал эрэгтэй хүнд эмэгтэй хүнд хоёуланд нь байгаа. За эмэгтэй нь амар аимхаа. За одоо амар сайхан эгуугаа жинхэнэ бодит жишээнүүд хилээд эхлэнгүүт наалтад ойлгож эхлэнэх. Одоо саний хүртэл айгүй хийсвэр жишээнүүд хэлж өглөө. За аимхаа эмэгтэй хүн ер нь айгүй аимхаа амьдардаг. Эрэгтэй хүн одоогийн нэг юм болохоор хаягдал мэт амьдардаг. Тэ одоо яагаад гэвэл эго энэ хоёрт юу гэж хэлдэг вэ гэхлээр эмэгтэйд нь хэлж байгаа зүйлсүүд нь болохоор чамайг идэндээ дахиад нэг trigger warning үг орж ирж байна. Ашиглах гэж хэлчихэ тэ. Дахиад нэг trigger warning үг орж ирэх гэж шүү. Эмэгтэй хүн болгонд бараг тохиодог хэ үсэг гэдэг англиараа air үсэг гэдэг тохиолдол байдаг тий. Хүчингийн хэрэг гэх нэртэй тохиолдол байдаг. Ашиглах. Чамайг идэндээ гэдэг юм айдас байдаг. Тэр эмэгтэй хүн болгоо ийм айдастай амьдардаг. Эрэгтэй хүн болохоор чи хинч биш. Гэсэн ийм хоолой буюу эгоны хорлолын хоолойг сонсож амьдардаг. Чи хинч биш чи хог. Гэт ийм хоолойнууд энэ хоёр биетэд сонсогддог бахны. Яагаад гэвэл төсөөлөө үзэх юм бол юм
энэ хальсгүй зүйлээ идэж юун ч бол ямар ч бол ямар амьтанд идүүл чинь тийм үү жижигхэн зурм ирээл идчихэн гэдэг ч юм уу те яавал хам гүр шимийг нь шүдэрэ нэвцэл буцлал идчихэн ням гэл идчихэн те харин энэ самарны хатуу хальс чинь самарныхан зүйлийг нөх гол тэгэл хог болол үлддэг тийм үү борто болол үлддэг гэх мэтчлэн за тэнгууд эмгтэй хүмүүс бол эрэгтэй хүмүүс нийгэмд бие авч явж байгаа байдлыг харах юм бол дандаа энэ хоёр бодолд захирагдаж амьдардаг. Эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүс одоогийн нийгэмд эгоны нийгэмд баг хүн болгоо ингэж амьдарч байгаа. Надад ч гэсэн тодорхой хэмжээгээр байгаа. Би өөрөө энийг ангаагаад л явж байгаа. За тийм болохоор надад юм бид юм шүү дээ би ямар мангар юм бэ гэж бодохгүйгээр хүн болгонд л тийм ээ дэлхийд дээр ирсэн шалтгааны энэ бодлуудыг ангаах юм байна тийм. Манай самарных нь өрн байхгүй болцсон. Аа окей. За. Тэр эмэгтэй хүн байнга мөнгө, байр, эд баялаг хайж амьдардаг тийм үү? Энэ хальс биш зүйлэр хальс их гэдэг нь шүү дээ. Тэ? Гэт мөнгө, эд байр, эд баялаг нь аюулгүй байх гэдэг тийм үү? Эмэгтэй хүмүүс ч шаваас аюулгүй байх гэдэг байгаа байхгүй юу? Мөнгө хайдаг, эд баялаг хайдаг, байр сав хайдаг. Хүрээлэл, найз нөхөд гэр бүл хүрээлэл чи шалдан байгаад байна шүү дээ. Манай эмэгтэй хүмүүс өөрөө шалдан гэж бодож амьдардаг байх нь шүү дээ. Найз гэр бүл те хүрээлэл хайж амьдардаг. Энэ гэд чааваас юм хиймэл хальс үүсгэх гэдэг байна гэсэн үг байхгүй юу? Эмэгтэй хүмүүс нийгэмд гэдэг юм өөрөө хальсгүй шалдан байгаад тэгэхээр чи айгаад хиймэл хальс тийм үү? Эрэгтэй хүн болохоор нийгэмд яаж амьдардаг гэхээр үнц нь хайж амьдардаг. Эсвэл цухтаа. Үнцийг хайгаад одоо би үнцэнтэй би хэрэг болноо би чамд хэрэг болно энэ хэрэг болно гэд олон хүнд хэрэг болох гэж амьдардаг тий. Би хэрэгтэй би хог хаягдл бишээ гэд хог хаягдл биш гэдгээ батлах гэж амьдардаг. Өөрийгөө батлах үнцийг хайх. Өөрийгөө батлах. Утга учир хайж амьдарч байна гэсэн үг. Энэ дотоод хоосныгаа энэ дотор нь өөрийнх нь дотор нь юу ч байхгүй учраас энэ дотор нь ямарваа нэг юм байгаа биз дээ гэсэн байдалтай юм төөрөгдөлтийн байдалтай цутаалтын байдалтай төөрөгдөлтийн байдалтай байдаг охины за эрэгтэй хүмүүсийн хувьд бол өөрөөр их аюулгүйгээр мэдрэх гэдэг ч юм эмзгээр мэдрэх өөрийгөө хамгаалах гэдэг нь тийм ч чухал биш. Яагаад бол хамгааллаа аюулгүй байлаа гэд юуны төлөө юм бэ? Яагаад юм бэ? Ямар үнцний төлөө юм бэ? Эцсийн үр дүн юу халээ гэд одоо дотоод утга учир нь байхгүй болцсон байгаа, эмхтэй нь байхгүй болцсон байгаа шүү дээ, тий. Гэх мэтчлэн ийм байдлаар амьдардаг бахны. За энэ өөрөө эго хорлолын чанартай, худал хуурмгийн чанартай. Тэгэхээр худал хуурмгийн хоолойг сонсох юм бол ийм үр дүнд хүрдэг байна. За тэгээд эрэгтэй хүмүүс ч олон нэг эмэгтэйгээс нөгөө эмэгтэйрүүд амжиж байгаа нь чааваас дотоод утга учираа хайгаад яваад байгаа. Би энэ эмэгтэйгийн төлөө ажилламаар байна, энэ эмэгтэйгийн төлөө амьдрмаар байна. Энэ эмэгтэйд хувцас сундар мейкапын авч өгмөр байна. Хин нэгэн хүний төлөө амьдрмаар байна гэдэг ингээд өөрийнхөө утга учирыг хайгаад яваад байгаа гэсэн үг. Эмэгтэй нь болохоор өөрийг нь аюулгүй мэдрүүлэх хүн хайгаал нэг ирээс нөгөө ирийн хооронд те аль ир нь өөрийг нь хамгийн аюулгүй мэдрүүлж байна. Тэр ирээ үрд очиж унтаал гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдалтайгаар амьдраад байна гэсэн үг. За тэгэд эрэгтэй хүмүүсийн амиа орлтын асуудал нь гэдэг ихлээр хичээж чигээд өөрийнхөө үн цэнийг маш удаан хайж явсны эцэст надаа үн цэнийг олж чадахгүй чигээрээ удаад ахлаар надаа ер нь үнцэн байхгүй маань над шиг хог шар байхгүй байснаас байхгүйсэн дээр юм ингээд амар оролцдог байна тий. Би ч хог юм биш тий. гэдэг бахны ийм учраас эрэгтэй хүмүүс айгүй амар оролцдог байна шүү. За. Ер нь л одоогийн эгоны нийгмийн бодит үнэн болгон ийм байдалтай байна. За одоо болохоор амьдралын бодит үнэн нь болохоор яг үнэндээ энэ самар хизээж салдаггүй. Энэ самар бол самар чигээрээ байдаг.
Тийм тэгээд ерөөсөө бид бүгд нэг юм байна шүү дээ. Тэгээ англиар unity гэдэг үг байдаг. Тэгээ unity эсвэл universe нэгдэл тэгээд буддын шашин ч гэсэн гарч ирдэг. Шоргоолч хүртэл би юм байна гэдэг лөө. Тэгээ бас нэг үг байдаг те далайн туслаас далайг харах далаагаас туслыг олж харах үед та гэрсэн байна ислам амгалан олно гэж яриад байдаг те. Тэгээ бурхан гэдэг ойлголтууд бурхан бол та бурхантай хоёр салангад биш, хайртай хоёр салангад биш, амар амгалантай хоёр салангад биш, та болон таны их эрдэл хоёр салангад биш, ирим хүмүүс салангад биш, та таны хөрш салангад биш, та таны дайсан хоёр салангад биш гэд энийг ойлгодог болсон цагт та ангаагдаад нэг юм тайвширдаг. За тэгээд энийг ойлгож иж нэгднэ гэсэн үг биш. Энийг ойлгох нь аль хэзээний энэ самар бүтэн бөгөөд хизээч салаагүй. Тэг хизээч ин дотоод эмзэг зүйл нь хизээч аюулгүй эргэтэйгээсээ салаагүй, эргэтэй нь өөрийнхөө утга учираасаа салаагүй гэдгээ ойлгосон үед та их эрдлийн нэгдэл ордог. Тэгэхээр их эрдлийн харилцаа яагаад юм нэгт яагаад юм амар чухал байгаад байгаа, хоёрт яагаад юм хэцүү байгаад байгаа гэхэлэр ерөөсөө энэ дэлхий гэдэг гаригийн хамгийн том шалгуур буюу салалтын шалгуур байгаа даа те. Салалтын шалгуурыг давдаг юм алтан түлхүүр харилцаанд төнлийн их эрдлийн харилцаа учраас амар хэцүү нэгт. Хоёрт бас юм амар чухал ахны их эрдлийн харилцаа. За тэгэхээр ер нь ийм бахан за ийм сонирн бичлэг хийчлээ. Бичлэгийн жинг өндөрлөе, асуултуудаа үлдээгээрээ. Тэгээд амар ойлгомжгүй санагдаж болцсошгүй. Тэгээд бичлэг сонссны дараа янз бүрийн мэдрэмж, уур хилэн, гомдол, юм шархлалт, юм сонио айд сүйдсэн мэдрэмж янз бүрийн мэдэрч болцсошгүй. Энэ яг нөгөө таны амьдралтаа хийсэн зовсон амссан хамаг энэ туулсан саад туруудыг бараг юу ч биш юм шиг болгочихж байгаа. Болохоор хэмжээний мэдээлэл муу учраас амар их эсэргүүцэл төрнө. Тийм тэгээд таны өдөг хүртэл туусан зүйлсүүд утгагүй байсан юм уу? Би тэгээд ядуу яваад байгаа нь утгагүй юм уу те? Өнөөдөр стресстэй л биш те. Би өнөөдөр маргааш ажилласаа халагдах гээд хахад юм ачи юмраад байгаа ингээд амар хийгөө амар их хорлын мэдрэмжүүд ингээд аралцаж гарч ирэх боломжтой. Энэ мэдрэмжүүдтэйгээ зөөлхөн хариндараа тий өөрийгөө хайрлаараа зөв өөрийгөө хайрлах сонголтыг хийгээд өөрийгөө хайрлах нь юу байх вэ? Тэр бүхнийг хийгээрэй. Тэгээд энэ бичлэг хэнийг ч буруутгах гээгүй. Таал өөрийгөө буруутгаад аж болцсошгүй. Тэгээд өөрийгөө буруутгана гэдэг нь эго буюу салалтын ухаарлын ойлгох нэг зүйл муу юм аа тий. Алдаа гаргаж болно гэдэг нь өөрөө салалтын ухаарл мөн эгоны үг мөн алдаа гэдэг зүйл чинь худлаа. Тэгэхээр энэ дэлхий дээр худал хуурмын хийдэг зүйлсүүд байдаг. Энийг хэлээд өгье тий. Та дараах мэдрэмжүүдийг мэдэрч ивэл мэдрэх шаардлагагүй. Гэмшил худал хуурмын чанартай. Тэг бүгд нэг бит юм болвол юунд гэмших бэлээ? Хохирогч гэж байхгүй, хохирогч гэж байхгүй. Гэмшил шаардлагагүй худлын худал хуурмын мэдрэмж, стресс нь худал хуурмын мэдрэмж. Гэмшил өөрийгөө зөхөх айдас гэд эдгээр дандаа худал хуурмын мэдрэмжүүд байгаа. Энэ мэдрэмжүүд хизээ үүсдэг гэхээр худал хуурмаг зүйлд буюу эгонд буюу салалтанд итгэдэг үед буюу нөгөө энэ самар ингээ хоёр салтсан гэж бодох үед энэ 5 мэдрэмжүүд ял нэг нь үүсдэг байх нэ гэх мэтчлээ. Одоо жишээ нь стресс чивэл та амар амгалан таних биш. Амар амгалан таних биш гэж бодох үед стресс үүснэ гэдэг ч юм уу те. Өөрийгөө зөвхөн гэж амлахаар би төгс биш. Би алдаатай гэдэг бодлоос өөрийгөө зөвхөх мэдрэмж үүсгэх нэ. Тэгээд дарамт нь болохоор би хангалтгүй гэдэг мэдрэмж их байх нэ. Би гэмтэж болдог гэдэг бодлоос айдас үүсгэх нэ гэх мэтчлээ. Эдгээр нь дандаа хийсвэр чанартай мэдрэмжүүд. Гэхдээ энэ нэгдлийн хууль буюу хорвоо ертөнцийн хуулийг, самарны хуулийг анхны удаа сонссонгод бүх энэ саний 5 мэдрэмжүүд те 5 батгай нийслэл олон мэдрэмжүүд байгаа. Эдгээр бүгдийг
аргалзаж гарч ирэх боломжтой. За энэ мэдрэмжүүд нь аргалзаж гарч ирлээ гэд та хэрвээ энэ мэдрэмжүүдэд хүч өгөхгүй л бол таныг хохироож чадахгүй. Хэрвээ та энэ мэдрэмжүүдэд хүч чадлыг өгөх юм бол хохирж байгаа юм шиг мэдрэмж авах боломжтой. Гэтэ хохирлон ч гэсэн хоосон чанартай. За тэгэхээр энэ удаагийн имшлэг ийм байлаа.